Сонгуулийн хуулийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллүүдийг тодруулах зүйлүүдэд бас та бүхэнд хариулт өгөхөөр бид нар Улсын хурлын төрийн байгуулалтын байнгын орооны дарга Бакиг урьдсан. Цаг гаргаж байгаа танд баярлалаа. Өнөөдөр ажил ихтэй байсан баг тийм ээ. Хоёлоо гол ярилцлаганд орохоос өмнө сонгуулийн хуулийн зарим гол өөрчлөлтүүдийн талаарх мэдээллийг үзэгчтэй өгье. Ингээд үзэгчтэй одоо бүгдээрээ товчхон мэдээлэлтэй анхаарлаа хандуулъя. Сонгуулийн хуулийн онцлог залтууд. Шинээр батлагдсан сонгуулийн тухай хуульд тогтолцоо хэвээрээ буюу 48 гишүүнийг мажоритар системээр 28 гишүүнийг пропорционал тогтолцоогоор сонгоно. Жагсаалтаар нэр дэвших 28 нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтыг саналын хуудсын хамт тараана. 3000 гаруй санал тоолох автомашины 50 хүртэлх хувьд хяналтын тооллогыг гараар тоолох юм. Гар тооллого автомат машины дүнтэй зөрвөл автомат машины дүнг албан ёслох гэж үзэхнэ. Улс төрийн намын нэрсийг дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллаар нь саналын хуудсанд байршуулах. Эмэгтэй нэр дэвшигчдийн квотыг 30 хүртэлх хувь болгож нэмсэн байна. Орон нутгийн сонгуул 100% мажоритар системээр явагдана. Сонгуулийн сурталчилгаа явуулах хугацааг 18 хоног үргэлжлэнэ гэж тогтоожээ. Хүүхдийг сонгуулийн сурталчилгаанд оролцуулбал нэр дэвшигчийг нэрсийн жагсаалтаас хасахгүй байхаар шийдлээ. Сонгуулийн хууль зөрчсөн нэр дэвшигчийг нэрсийн жагсаалтаас хасахгүй торгуул ногдов. Нэр дэвшигчийн үйл ажиллагааг хязгаарласан 33 зүйл залт шинэ сонгуулийн хуулинд бий гэдэг утгаараа нэлээд хатуу хууль болсон гэж Алтны улсын зүгээс үзэж байна. Сайн манай үзэгчид гол өөрчлөлтүүдийн талаарх мэдээллийг авлаа. Тэгээд та яг байнгын орооны даргын хувьд хууль батлагчдыг төлөөлж энэ хуулийн одоо гол ахиц гол өөрчлөлтүүд нь юу байсан гэж хэлэх вэ? За. Яг энэ хуулийн хамгийн гол онцлогуудыг бол хэд хэдэн зүйлээр тодорхойлж хийж байна. За нэгдүгээрт бол улсын хурлын ээлж сонгуул, нийслэл аймгийн иргэдийн төлөөлөгчдийн сонгуулийн хуультай санал авах өдрийг болсон. Өөрөөр хэлбэл хамтдаа явуулах байсан. За энэ нь бол нэлээд хэд хэдэн одоо давуу талыг бий болгоно гэж байна. Аль аль зардал хүндрэлийг багасгах чинь тийм ээ. Өөрөөр хэлбэл нэр дэвшигчдийн хувьд бол бас зардлаа хэмнэх боломжтой. За нөгөө тал дээр бол сум орон нутагт бол бас улс төрчдийг бол бий болгохгүйгээр хамтдаа явуулах учраас энэ бол бас одоо иргэдийг ширэгдүүлэхгүй байх тал дээр ч гэсэн ач холбогдолтой гэж байна. Тэгээд энэ хамгийн гол нь жишээ нь тодорхой аймаг эсвэл тодорхой дүүрэг дээр нийслэл дээр хаан одоо улсын хурлын сонгуулийн мөрийн хөтөлбөр, за орон нутагт нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр хоорондоо оюутан холбоотой болж байж энэ тодорхой зүйлийг бол одоо хийх амлалтуудыг бол мөрийн хөтөлбөр тодорхой тусах тал дээр бас ач холбогдолтой гэж хэлж байгаа. За энэний зэрэгцээ бол бас нэг онцлог нь бол сонгуулийн маргаан бол одоо эцэстээ өсгөлгүй бол олон хоног, олон сар, жилээр үргэлжлэдэг байсныг. Одоо ч зарим маргаан бол дуусаагүй байгаа шүү дээ. Одоо ч гэсэн дуусаагүй байгаа зарим төр дээр байдаг шүү дээ. Тэгэхээр энийг бол одоо шинэ хуулиар бол дээдл нь одоо 2 сар буюу 60 хоногийн дотор бол эцсийн шийдэх ёстой гэсэн ийм зогсуултыг оруулж өгсөн. Энэ бол бас одоо сонгуульд оролцогчдын хувьд ч тэр хууль хяналтын байгууллагын хувьд ч гэсэн тэр ийм сумжирсан одоо хэрүүл урвал улс төрчдийг бол зогсоохтой ч холбогддог гэж хэлж байгаа. За энэний зэрэгцээ бол одоо хаан тойрог дээр нийт сонгогчдын одоо 28-аас доош санал авсан бол хаан тойрог дээр дахиж сонгуул явагддаг байсан. 28% одоо босох байсан. Энийг одоо байхгүй болгоод энэ нь одоо сонгогчдын хамгийн олон санал авсан энэ бол одоо сонгогдсон тасгаар болсон. Энэ бол бас одоо сонгогчдыг ширэгдүүлэхгүй байх юм ач холбогдолтой болов гэж хэлж байгаа. За дээр нь яг мэдээж одоо улсын хурлын сонгуульд бол эмэгтэйчүүдийн квот одоо 30-аас доош хувийн квоттой болж байгаа. Эмэгтэйчүүдийн квот нэмэгдсэн тийм. А дээр нь санхүүжилттэй холбоотой хэдэн зүйлүүд орчихсон байсан тийм ээ. Тэр талаар би танаас бас тусдан дараа асууя гэж бодож байна. А тэгээд энэ сонгуулиар мөн бэлэн мөнгөний амлалт шууд бус утгаарч гисэн эд одоо зүйл амлахыг хориглосон энэ хууль сая 1 сарын 1-ээс эхлээд хэрэгжээд явж байгаа тийм ээ. Энэ хориглолтууд бол бүр яг тас орж чадсан уу? Ер нь бол өмнөх 12 оны сонгуульд үеднээ хэрэгжилсэн хууль биш шүү дээ. Тэр хуульд байсан одоо хориглосон залтууд энэ хуулийн дээр бүрэн хэмжээгээр орцсон. Өөрөөр хэлбэл одоо сонгуулийн жил эхэлснээс хойш сонгогчдын саналыг татах зорилгоор сонгогчд бол одоо эд мөнгө өнгөө тараах эсвэл хөнгөлөлттэй өнөр тараах хөнгөлөлттэй болоод өнгөө одоо үйлчилгээ үзүүлэх гэх мэт одоо ийм одоо хууль бус үйл ажиллагааг бүрэн хориулсан байгаа. Тэгэхээр энийг бол гагцгүй
одоо тухайн сонгуульд орох гэж байгаа намууд нэр дэвшилт бол яг нотлох баримттайгаар одоо энийг бол илчилсэн тохиолдолд холбогдох газрын цагдаад мэдүүлээд энийг бол аль биесээр шалгуулж тогтоох юм бол үнэхээр ийм одоо үйлдэл хийсэн байвал нэр дэвших жагсаалтаас хасагдах хүртэл арга хэмжээ авах боломжтой хэлсэж байгаа. Ер нь бол гишүүд чинь тойргийнхоо жишээг хэлэх юм бол ахмадуудыг сувилалд амраадаг, гадаад руу явуулдаг, сум орон нутгийнхаа удирдлагуудыг гээд тийм үйлдэлүүд байдаг шүү дээ. Тэгэхээр энэ талаар мэдээллийг олвол авах нь байна тий. Тэгээ энэ талын мэдээллийг бүр тэр байдаг одоо хуулийн төсөл хууль дээр байгаа шүү дээ. Энэ талын мэдээлэл өгсөн байвал энэ бас хэмжээгээр урамшуулах тухай заалтус байж байгаа. Тэгэхээр иргэдийн хяналт энэ дээр бол маш ихээр бас үүрэгтэй орж иж байна гэдгийг манай үзэгчид анзаарах байх гэж бодож байна. Тэгээд сурталчилгааны хугацаа бол 18 хоног байгаа. Энэ дээр 15 хоног байх уу хэд байх уу гэж нэлээд маргалдаж байгаад орж ирсэн. 18 хоног дээр ер нь бол жилийн ингээд сонгуулийн хуулийг батлахдаа тухайн үед ирэх барьж байгаа хүмүүс өөрсдийгөө одоо дархлаж үлдээх байдлаар өөрсөндөө ашигтай хуулийг л батлаад яваад идэгаа гэдэг парламентын гадна судлалуудын шүүмжил байдаг шүү дээ. Энэ 18 дээр ямар одоо яг энэ өмнө нь бол одоо 21 хоног байсан тий. За энийг төсөл дээр 14 хоног байхад болно гэж оруулж ирсэн байсан. Тэгээ бид ярьж байгаа энэ чинь бас нэгдүгээрт бол одоо өргөн улам нутгийн дэвсгэртэй аймгийн хувьд, Замн Балтаатай аймгийн хувьд, Олон сумтай аймгийн хувьд бол одоо 14 хоногт бол сурчлагын юм шин хүнд хэцүү байна. Ядаж 18 байх ёстой гэж бид ярьж байгаад 18 хоног болгосон. Тэгэхээр 18 хоног болгосон нь бол одоо шууд одоо өнөөдөр улсын хурлд сууж байгаа нам өвсний мөлгүүд өөрсдийгөө бодсон гэж бас хэлэх одоо боломжтой үзэж байна. Ягаад гэвэл яг зөвхөн 18 ч байна уу 21 хоногийн дотор одоо нийт улсын хэмжээнд танигдаад тэгээ сонгогдох тухай асуудал бол харьцангуй ойлголттой шүү дээ. Тухайн одоо улс төрийн одоо үйл ажиллагаанд оролцъё гэж байгаа хувьгэнч бай, улс төрийн наманч бай. Бас л одоо улс төрийн тэр сонгуулийн өрсөлдөөнд эртнээс бэлдэх ёстой шүү дээ. Өөрөөр нийгэм танигдсан байх хэрэгтэй тий. Тэр утгаараа өмнө өөрийгөө таниулаад одоо сурталчлах ажлаа хийхийг бол хориог үзтээ тий. 18 оноос өмнө. Тэр нь бол сонгуулийн одоо жил эхлэхээс өмнө бол тухайн хүн одоо нийгэм танигдсан байх асуудал хинч хориог байгаа шүү дээ. Тий. Нэг талаар. За нөгөө талаар бол энэ 18 хоногт бол одоо арилжааны телевизийн хувьд бол одоо сурталчилгааны 1 хоногт одоо төлбөртэй одоо хугацаа бол 2 цаг бол 1 цаг байсан. Энэ бол одоо нэгэнт орон нутгийн сонгуул. Дээр нь бол одоо улсын хурлын сонгуул хамтдаа нэг өдөр явагдаж байгаа учраас 2 цаг гэж ойлгох ёстой. Тэгээд сүүлийн сурталчилгааны хувьд бол сонгуул болохоос сүүлийн 24 цагт сурталчилгааг хаадаг хэвлэл мэдээллийн хэрэгслэр. Гэтэл одоо бүх хүн гар утсаараа мэдээлэл авж ийн, Facebook, Twitter хэрэгжилж байна. Тэрийгээр даалт сурталчилгаанууд явах магадaltaй дөрөвчийн сонгуулиар ч гэсэн ингэж явсан шүү дээ. Сошиалыг яаж зохицуулах юм бэ? Энийг бид нэр ярьж байгаад энэ нь бол одоо тухайн үедээ бол бүрэн одоо 24 цагийн өмнө бол одоо бүх сурталчилгаа зогсоох ёстой юм хуулийн залттай байсан. Энийг ярьж байгаад за сурталчилгааны одоо гадаа үлгэд том самбарууд. За энэ тэнд наасан одоо зурагт хуудаснууд. За тэгээд хуулах одоо байранд тавьсан намын төв далбаануудыг заавал одоо 24 цагийн өмнө бол авах шаардлагагүй гэж үзээд энийг бол сонгуул дууссан дуустал байлаа. За эндээс бусад бүх төрлийн сурталчилгаа бол 24 цагийн дотор одоо зогсоосон байх хэрэгтэй гэсэн. Зурагт хуудас бол байж болох юм уу? Байх юм уу тийм? Зурагт хуудас самбар тэгээд одоо нөгөө намын төв далбаа. За эндээс бус нь бол 24 цагийн дотор зогссон байх хэрэгтэй. Жишээлх юм бол одоо Facebook, Twitter-ээр намууд янз бүрийн баннер явуулах юм бол энэ хууль зөрчсөнд орохгүй байхгүй юу? За энэ дээр бол одоо улс төрийн сонгуульд оролцож байгаа улс төрийн нам нэр дэвшигчд бол албан ёсны одоо вебсайт албан ёсоор нэгээд энийгээ бол одоо сонгуулийн байгууллагад нэгдэгдсэн байх хэрэгтэй. За тэрийг бол одоо мэдээж оролт гаралтын тодорхой болон тандалтан тий. За эндээс бусад одоо юу гэдгийг имэйлээр бус суугаар явуулахад энэ дээр бол зөвхөн одоо товч мэдээлэл өгөх тухай асуудал байна. Тим чиглэлээр одоо голдуул асуулт орсон. За хэрвээ одоо тухайн одоо сошиал одоо орчны хэрэгслэр одоо нэр хаяггүй
Үнэхээр одоо хууль бус одоо бүтгсэн тийм шинжтэй юм явуулах юм бол тухайн одоо тэр одоо үйл ажиллагаа явуулж байгаа мэдээллийн хэрэгслийн эрхийг 6 сар хүртэл хугацаагаар одоо шударга ус ерөнхийдөө газар тэмцэх газар бол төгөлтэй гаргаад тэрийн төсөн дээр шуудан мэдээлэл ажиллагаа онооны газар эрхийн 6 сар хүртэл одоо тэтгэн зөвлөх байгаа. Гэтэ зөвхөн хийж мэдээллийн байгууллага үед яригдчих чинь тийм. Зөвхөн одоо Тэгэхээр яг сошиалд бол сүүлийн 24 цагтын сонгуулийн сурталчилгаа явахгүйг бол энэ хуулиар нарийн зохицуулаагүй юм байна гэж байна. Нарийн зохицуулах төвөгтэй асуудал дээ нөө. Хувь нэр дэвшигчийн сурталчилгааг бол дангаар хийх асуудал хаагдсан гэсэн зарим нэг мэдээлэл явуулсан. Энэ дээр та тайлбар өгөөч. Тийм асуудал байхгүй. Хувь одоо нэр дэвшигч бол яг одоо ном хвшлэр нэр дэвшигчтэй адилхан сурталчилгаагаа яг адилхан байдлаар хийнэ. Яг одоо бол бас нэг намуудын дунд халуун маргааны сэдэв болж байгаа нэг асуудал нь сонгуулийн тойрог байна л да тийм ээ. Хүү амын 45% нийслэлд амьдраад идэг. Гэтэл эндээс сонгогдох нөгөө шууд сонгогчдоос одоо сонгогдох гишүүдийн 14 л хотоос үлдсэн 34 нь бол хөдөөнөөс сонгогдохоор болчиход идэг. Тэгэхээр нөгөө хүү амаа жигд төлөөлөх гэдэг энэ логик агуулга нь алагдаад байна гэдэг байгаа шүү дээ. Яг энийг нарийн зохицуулсан тийм зохицуулалт байгаа мó? Яг энэ бол өмнөх одоо бүх сонгууль дээр бол нэг л зогсуултаар явж ирсэн. Тэр зогсуулт нь одоо энэ шинэ хуулийн дээр ч яг тэрүүгээр орсон байгаа. За тэрний өгц зэрэг одоо санал авах өдрөөс хуучнаар бол 180 хоногийн өмнө. За энэ шинэ хуулиар 150 хоногийн өмнө бол 50-аас доош хоногийн өмнө бол сонгуулийн санал авах өдрийг нэгдүгээр тогтооно гэж байгаа. За хоёрдугаарт бол улсын хуулийн сонгуулийн тойрог тухайн тойргийн төв мандатын тоо зэргийг бол бас одоо санал авах өдрөөс 150-аас доош хоногийн тогтооно гэж байгаа. За ингэхдээ харгалзах гол асуудал нь бол тухайн тойргийн хүн амын тоо тэгээд одоо нутаг дэвсгэрийн хэмжээг харгалзсан гэсэн юм одоо асуудал байна. Тэгэхээр одоо гол шалгуур үзүүлэлт нь бол хүн амын тоо болоод нутаг дэвсгэрийн хэмжээ гэсэн үг. Атар хэвийн боо 1-р сарын 25-ны хүртэл 2000 төгрөг боллоо. Тасгач хэр компани Эмбавут тэмцэхийн дэлгүүр хямдралын